Өнөөдөр Монголын оёл чимэглэлийн талаар үзнэ. За эрэгтэй оёл төрөл бүрийн эрдэнэ жолоо агас эрдэнэ жолоогаар уран чамин оруулсан өөрөг мөнгө хуулиар тутгаж цоолборлж хийсэн ганц хэд тутах нь Монгол эр хүний өдөр тутмын оёл болно. За хэд тутах нь бол эдэлж байгаа эр хүнийхээ наснаа зэрэгтэй хөргөжнөний байлгаа илэрхийлдэг гол зүйл бол хөөрөх. Монголчууд уран гоёмсгийн чимгэлтэй чулуун сургалттай ганц мөнгө олон ган солиортой сэтгүүрт тамхины ут болон ган шүтэнсний арьсах зэрэг тамхины ирлэр гоёсоор иржээ. Харин эмэгт хэдбэл хутга бол монголчууд эрчүүдийн хэд дутгын ган төмөр үлдэж алт мөн ган төмөр гуйл зэс зэрэг металлаар чимгэлсээр иржээ. Тансаг чимэг хээ угастай хэд бэл хутгийг баяр ёслол энгийн хийцтэй гал гаргах хоолнд идэг зэрэг өдөр тутмын баярлнаа. Хэд тутах нь хэд хос бэл хуйтай хутга хоссон мөнгө утсан осор шагаа ямбуу зоос цэцэн хэлбэртэй мөнгөн ясан чулуун тэг зэрэг нэг нь иж бүрдэл болдог. Монголчууд хуйтай хутгаа баруун хээтэй зүүн тишаанда бэлдүүр зүж хутгаа авч явдаг. За энэ шалтай. Эр хүний оёл нэг чугал бөгөөд бүсэн зүг оосор хэмээх бэл гал ноцоо хэдийн хамт хэрэглэн биеийг төмөр мөнгө гуйлаар хийхдээ дээс их нь үүлэнх эрвэхээ эвэрхээ хэлбэртэй хийдэг. Ган төмөр бол тэмээх металлыг давталц сэнж хадаад булангар ширээр хавлавч тавьж хийсэн гал ноцоо хүрхтэй хэлтийг хийтгэн. Эдэн төмөр мөнгө сувтаар хээ уугалж чамин чимнэ. Бүгсэн тэглүүлэхийн тулд хашман ган тэглүүр эргэлдэг. Утганы ишийг яс үе сум мод шагаж алгуулахыг хийх нь хэлбэг. Хутганы хуй иш эрний хувлыг хэлдэг бөгөөд хээ угалцыг алтаар шарах юм уу мөнгөөр хөөлөж их нь түгээмэл байдаг. Хутганы хажууд хоссоо авах хадгах бөгөөд ар нурууны талд нь бүсэндээ авчулж явдаг. Айлд орохдоо утга бүсэнээс углан доош унжуулнаа. Эр хүний голын тухай нэгэн томог бий. Эрцэн утга басандаа эр хүнтэй эхнэр нөхөр хоёр амьдрал суудаг байжээ. Эднэр үнэлээ нэгэн байсан тул нотгийн өөр нэг залуу дуурлж хос хоёр салах арга ноёнтой ховлон нөхрийг нь хуцаагүй сэргээ алмж явуулсан юм. Эр нөхрөө хэзээ ярихыг мэдэхгүй бүсгүй давхар биетэй оцсож. Хорос наад залуу нөхрөө авчрахын хүсвэл надтай суугвал юм бүү гэмээр босоор хамаг үгийг барьжээ. Нөхөр нь олоо жилийн дараа эрсдэл эхнэр нь өвчнөө олноос барж гэр нь орно үгүй болсон байна. Эхнэр эцсийн мандал зарж тэдгээр зүйлийг хийлгээд эр хүний чимээг бол миний ариг үүр дурсаг хэмээн хэд тодгийг үлдээсэн юм. Монгол эрчүүд дээд хугацаанд гадна имэйл хазаар сайн мотор хийж явсан. Мөн зэргээр чимэглэсэн ташоор урцаахан уурга буугалгаар ойдог. Уран гэжтэй мөнгөн хэд удаа соёо цохлоор хашман сурвалтай ганс унд чулуун өрөг мөнгө галт мөнгө бүгж тэргүүтний хэрэгэлдэг. Одоо эзлүүчүүд жиглос унжаалан 570 600 300 700 Rolls Royce унжихын гарандаа Rolex-ийн цаг зүүж ган гарч байна. Тэхийн оронд айхан Монгол дээлээ өмсөөд хит утгаа зүгээд хөөрөг дайлан тагаа үртлүүд гансаа зуугаад явбал хараа жинхэнэ гүндүгийн Монгол эрийг сандуулах үзээ. Хөөрг нь хамрын тамхи хийх зориултай юм. Хөөргийг бол манай хаш чүнчгэн орог хийх мэт үнд чулуугаар хийсэн гарын алан батгах хэмжээтэй зүйл юм аа. Толгой уяу тагийг оюу болон шүрээр хийж утгуурыг нь алт мөнгөөр урлах нь бий. Утгуурыг заримдаа хаалбахынч хэлбэг. Хөөргийг бэл бэнчгээс хамааран эврээгийн ясмод төвөршил шаазгаар хийх тохиолдол бий. Хөөрг зүрэл мэнттэй хоёр хүн туссан хөөргийг гарынхан алган дээр хагас босоо байран солилцсон. Толгойн үр мэндийг онгойлгох хөөх бөгөөд эргүүлж өгтөө мөн тэр байдлаар нь уцаан барина. Солилцохдоо харшуулан дуургаж болохгүй бөгөөд эдгэр нь нөхрөө хэмээн зээрлдэг. Өөргөө амар мэнд асуугаад гадна эв түнжин эвдэрсэн орондоо муудалцсан хүмүүс. Зуны сайхан энэ ээлгэн сайхан юу аадам цагаасараа солилцож ээлбэг. Ээжид хөргөө тохируулан уралсан дайлан гэж бүсэндээ зүг бөгөөд өвөртлөн явнаа. Дайлангийн бүс даавуу хорог торог булигаар савих зэрэгээр хийж түүн дээр элдвхээ угалц хатхан чимнэг. Монгол орчин Европын ирсэн тамхи хятадаар дамжин Монголд анх нэвтэрсэн гэдэг. Гэхдээ хятадаас орж ирсэн чид Мин улсын
зодорт итгэсэн байдаг. Хөөрг нь Мянган улсын дарал болго Манжийн дараллын үеэр орж ирсэн юм. Толгой Монголд ихэнх нутагт хувилгаа төрийн заримдаа залан тушаалтанд хэрэглээ багт хожим сүмүүдийг хориглосон учраас үед үндэсний алд хэрэглээ багассан. Хөөргийн шинухаан Манж хятад хөвд Монголсон 4 хэсэг голддог юм. Гаш чулуу 7 төрөл байдаг бол Манж чулуу 36 төрөл бий. Чүнчэн оров хөөргийг гүний нүдийг хорыг өөртөө шингээх бол сүйчөө өрөх хүний бид хэрэгтэй чэгийг өгч байдаг учраас говьд ангат цангат үргэн. Зарим хүмүүс хөөргийг өвөртлөөд энэ элэг борн ингэж хүйтэн хонотоо монголчуудыг устгах манжийн үг л үздэг бол хөөрг нь чулуунаас хамаарч хүний бид нөлөөлөх чухал холбогдолтой юм. Ман өргөн ичлэн гэр бүлийн ад заргалтай амьдралыг билж хэрэгэлдэг бол 30-аад төрлийн ман үргээ дотор алтар ман, цаа өвчин, уяг татах өвчнөөс сэргэлдэг. Харин шар манаа ухаан санаа самуурхаас сэргэлдэг. Шүрэн хөргийг атааш удаа хар хорон сэтгэлийг ялах уухын самгаалах утгаар хэрэгэлдэг. Мөн эрүүл мэндэд нөлөөтэй. Монгол хөөргөний хувьд толгойн өндөр уул өргөн байдгаар хятад юм уу бус улсын өргөнөөс ялгагдах онцлогтой. Монгол хөөргийн үнэлэхэд түүний толгой нуух, халбаа ухалт, хэлбэр шулууны бүтэц насхийн нэргэлж байсан түүх нь нэн чухал. 1493 онд Италийн алдарт аялаж Кристофер Колумбын шинэ Евроо хийсэн 2 дахь удааг аяллын гишүүн номлогч Ромин Пайн Карибын тэнгисийн тайван Арлын уугуул эрдэнэтүүд тамхитаж авсан байж хэлийг хаяал Испани улсын эрттэй хамрын тамхи авч ирсэн санаж. Эртээ бидний хэлдэг одоогийн хөөр биш юм. Одоогийн бидний хамрын тамхи дотор байдаг ийм нунтаг зүйлийг хамрын тамхи гэдэг. 1650 оноос Франц, Англи, Шотланд, Ирланд болон Европ даяар улмаар Япон хятад зэрэг Аз орнд Африк төрөв нэвтэрчээ. Ингэснээр хятадд бүхний хөөргөнд байдаг тэрхүү өөргөн дотор байдаг нунтаг хамрын тамхи үүссэн юм. Хэлцдэг. Манчиг хүрний инх хамгаалан хааны үед язгуурын төшмөндийн ном өргөн ирэлт байсан бөгөөд нунтаг савны хөөргөн урлагийн үндэс боллоо жалбырын түүхий дээр хийх болж. Ялангуяа хятадын түрүүнд дойрдог шаазангаар хийх нь элбэг хятад болон манжууд. Харин Монгол хөөргөний тухайд бол шааз биш. Ийм сайхан талуунуудыг хангай говь, уул ус харнуудынхан хас чулуу, ман чөмчгөн оров олон сайхан чулуугаар хийдэг. Ман хятад болон манжаас шалгав. Тиймээс бид өмнөх түүхээсээ ямар ч улсад соёлын хэлцээж байдаг. Нэг улсын нарлал үед нэг улстай харилцаж явах үед энэ соёлын солилцоо соёлын энэ нэвтрэлцэг бол их. Гэхдээ яах вэ энэ тэр үеийн арлын хүмүүс хамрын юм тамхи таттай л байж л дээ. Тэр тамхиг нь ингээд оруулж ирээд манжууд ингэж яагаад ашиглаад юм шаазан савнд хийж байж Монголд орж ирсэн чинь тэрийг нь Монголынхоо өөрсдийн таан ингээ сайхан урамнуудаар нунтаглаж хийгээд энэ хас чулуугаараа сайхан гоё чиргэлдэг байлаа. Энийг хятадын манжих гэж байх юм бол ямар ч улсад ер нь ингээ түүхийн энэ өвөлдөггүй. Тэгэхээр энийга устгах үгүй ихийн оронд улам монголжин улам Монголд ингэж монголжин Монголд илүү сайн буулгаж хэрэглэх нь зүйтэй лөө гэж би боддог. Гансын өвчгч, ганс ч ихсэн адилхан, тамхи ч ихсэн адилхан. Дотор нийж байгаа нунтаг юм нь л өөр мунтаг байдс учраас болохоос биш. Энэ ганс ч ихсэн адилхан шүү дээ. Тэгэд ганс татаж манжийн бодлого байсан юм бол тэр лам нарыг лам болгож буддын шашин тавьвал бүр өөр. Тэгээд манайхан буддын шашин ч юм уу гэн буддын шашнаас тэр хүмүүсийн мэдтүү тэр одон орон бол буддын шашинд хамгийн их хөгжсөн зүйлүүд нэг.
Тийм учраас өнгөрсөн түүхээсээ уулах биш. Өнгөрсөн түүхээсээ сургамж аваад ирээдүйдээ тэрийг зориг болох нь хамгийн чухал юм. Баярлалаа.